хуралдаан даргалагч нарт маш аюултай болно. Энэ өөрөө парламентэд ёс цаашдаа явхад хүндрэлтэй байдлууд үүсэх байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө тэр дундаа байр сууриа илэрхийлэх шаардлагатай, тэр дунд нь өмгөөллийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Монгол улсын үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, өмгөөлөгч гэдэг үгнүүд байгаа зохицуултууд. Цэцийнхэн бол өмгөөлөгч авах юугаар хангасан гэдэг байна шүү дээ. Гэхдээ та нар тийм богино хугацаанд тэгээ бодолтой. Одоо би зүгээр одоо өөрийнхөө төсөөллөөр ярьж байгаа шүү. Хэн нэгэн албанч би зүгээр хувь иргэн өмгөөлөгч өөрөө би чөлөөтэй ярих хэрэгтэй. Ямар нэгэн хүнийг төлөөлөхгүй. Өөрийнхөө би итгэл үнэмшлэр юу гэж харж байна вэ гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр энд нөгөө талд нь лүндэн дээр жогс суудсан байгаа байхгүй. Засгийн газар итгэмжлүүлсэн зөвлөж лүндэн дээр жогс суудсан. Тэгээ лүндэн дээр жогш та нэг хүн мэтгэлцэх гээд байна да. Монгол улс 6,000 хуульчтай. Одоо 7,000 болж байгаа. Энэ дотроос хэдэн өмгөөлөгч байгаад хэдэн өмгөөлөгч биш хүмүүс зүгээр багшлаад явж байгаа үндсэн хуулийн судлаач өмгөөлөгч хийж болохгүй шүү дээ. Хэдэн үндсэн хуулийн энэ эрхцэн онол маргаан техникийг хэн эзэмшсэн юм? Лүндэн дээр жогш ийм зузаан ном бичсэн байхгүй үндсэн хуулийн эрхцэн тэ шинжилгээ ухааны тайлбар. Тэгэхээр тэр хүнтэй чи мэтгэлцэх хүн 3-4 хоног тэр олдох юм. Магадгүй хин хинээс асуусныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан над руу залгасан би гадаад байж таарсан. Яг урд өдөр нь байж таарсан. Тэгээд хэрвээ миний гаргалгаа юу вэ? Зүгээр би одоо булган туяад юу гэж зүйл би уулзаагаа орж ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс хандаач ээ. Хүний эрхийн үндэсний комисс хандаа. Энэ хэн нэгэн булган туяагийн асуудал биш. Энэ Монгол улсын бүх иргэний тухайн асуудал. Хэрвээ шүүхтэр элдв янзаар очичоод бичгээр хийсэн гэрээтэл бол өмгөөлөгч одоо оруулаад ир гэдэг тийм юм хаач байхгүй. Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд хаач байхгүй. Хүн өмгөөлөх хэрэгээ хангуулах боломжтой. За би урчин нэрлээ. Энэ чинь энэ хурал чинь уржигдэр болоо байсан. Энэ хурлыг ингэж яаран хийх ямар шалтгаан байсан юм? Ерөнхий сайд за тэгж ярьж байна. Тэгэд ерөнхий сайд чинь нөгөө дараагийн ерөнхий сайдыг нөгөө бүрэн эрхийг хэрэгжүүлэх ерөнхий сайдынхаа ажлыг хийж байгаа юм. Хийж байгаа. Чадахтай байлгүй яг уу. Чадахтай тэр чинь угаасаа бүрэн эрхийг үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ гэсэн байгаа байхгүй. Тэгэхэд ерөөсөд дэр талаас нь харахгүйгээр жоохон хүчээр явчлаа. Цэцэн шийдвэрийг зөв гарсан, буруу гарсан гэд бас нэлээд хэсэг юм ярьж байна. За ерөнхийдөө нэг 3 агуулгаар гарсан юм шиг. 3 агуулгаар. Нэгдүгээр асуудлыг би бүр анхаарч сонсоосоо гэж бодож байна. Нэгэнт одоо ингэ сэтгүүлчтэй авах гэж байна. Томьёолно гэж маргасан уу? Томьёолно, тэгж томьёолно, эргээр томьёолно, сөргөөр томьёолно гэдэг тайлбарыг байж байгаа ахын доо. Байж байгаа. Би тэр мэтгэлцэн дээр нь байгаагүй. Та нар надаас хувь судлаачийн маань хувьд өмгөөлөгчийн маань хувьд байр суурь авч байгаа гэж ойлгож байгаа учраас тэрнтэй холбоотой энэ миний байгаагүй юмыг асуухаар. Гол асуудал юу вэ гэхээр томьёолоогүй гэдгийг үндсэн хуулийн шүүх өнөөдөр уржигдэр жишг болгосон байхгүй. Ингэхэн зөв юм аа гэдгийг томьёол өөрөлдөл жишг гэж байдаг юм. Энэ жишг юу вэ гэхээр үндсэн хуулийн шүүх өөрөө гаргаж байгаа шийдвэр нь Монгол улсын ердийн хуулиас илүү хэм хэмжээтэй хүчин чадалтай акт байхгүй. Зөв энгийнээр хэм хэмжээ байхгүй. Тэгэхээр үндсэн хуулийн цэцүүл жишг гаргадаг. Энэ жишгийг тогтоосноор томьёолдгийн эрэг томьёолох юм байна, сөрөг томьёолдох юм байна гэдгийг Монгол улсад хар үгээр хэлбэл хуульчилж өглөө гэсэн үг. Тэрнээс өмнөх асуудлууд дээр бол нийт 9 юу байгаа шүү дээ. Парламент шүү дээ. Нийт 9 парламентод байнгын хорооноос орж ирсэн саналыг томьёол болгоод оруулдаг байсан гэдэг. Хүн үү? Энтэй хинч марахгүй. Одоо сонсож байгаараа. 19 оны өөрчлөлт яриад байгаа. 19 оны өөрчлөлт өөр гэж итгэлтэй ерөөсөө битээр. Яагаад гэвэл би 19 оны өөрчлөлтийг чинь судлаачдын багтанд би өөрөө сууж ирсэн. За. Тэрний бичиг баримтуудыг хараараа та нар. Тэрэн дээр ингэж томьёолно, тэгж томьёолно гэсэн нэг үг үсэг байхгүй. Энийг өнөөдөр үндсэн хууль оригинал прецедент гэдэг юм. Шүүхийн жишгээр тогтоож байгаа байхгүй тайлбарлаж. Одоо үүнээс цааш бол эргээр явах нь байна гэдэг нь тодорхой болсон. За хоёрдугаар асуудал. Эрцийн асуудал ярьж байгаа. Эрцийн асуудал. За энэ эрцийн асуудал зөв байсан 16-ныхаа бүртгээд явах нь 17-ных нь зөв байсан ч юм буруу байсан гэдэг дээр бол би юу гэж бодож байна вэ гэхээр цэц зөв дүгнчлээ гэж бодож байгаа юм. Энэ дээр
17 оны өглөө яагаад яасан? Эрцээ дахиж бүртгээгүй явцсан юм байна. Энэ дэр бол зөв дүгнэсэн. Гэхдээ энд нэг юм байна. Улсын их хурлын тамгын газар мэрэгжил арга зүйн хууль зүйн зөвлөгөөг өгдөг байхгүй юу? Хуралдаан даргалагчид. Хуралдаан даргалагч өөрөө субъектив санаагаараа тэгж өөрөө санаачилж хийсэн үү? Тамгын газраас арга зүйн зөвлөгөө өгөөд эрцийг ингэж болно уу гэсэн гэдгийг цэц наривчлан тогтоох ёстой. Тэгжээж болгон туяагийн зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг хэлцэх ёстой байхгүй. Энэ дээр өмгөөллийн маш том point явж байгаа. Энэ дээр. За 3 дахь асуудал. Улсын их хурлын гишүүд эрцтэй орчоод гарч явсан бол татгалцсан тооцно гэдэг байгаа шүү дээ 10 дугаар зүйл дээр. Энэ татгалцсан тооцно гэдэг зүйлийг үндсэн хуулийн цэж үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байхгүй. Ойлгож байна уу? Хэрвээ тэрнийг хүчингүй байна. Энэ үндсэн хуульд нийцээгүй зүйлээр томьёолсон 10 дугаар зүйл байна гэж хүчингүй болгочоод за дараа нь ингээд үүн дээр үндэслээд улсын их хурл буруу шийдвэр гаргасан байна гэж дүгнсэн бол болох байсан. Тэгэхээр энийг бүр наривчлан тогтоох ёстой. За энд одоо сонсож байгаа. Одоо өмгөөлөгч бий байсан бол гэдэг асуудал байна. Намайг ингээд би нэг өөрийнхөө нэг юу гэдгийг Facebook дээр нэг пост бичгээр доор нь одоо ингээд янз бүр бичээд байх. Одоо чи болоо яасан. Яадаг нүүрс чинь. Юу нүүрс чинь бэ? Би та нарын хүний эрхийг үндсэн хуульч ясыг чинь би та нарт тайлбарлах гээд ядаад яваад ш. Тэгэхээр энэ талаас нь хараач энэ хүмүүсээ. Одоо миний гол point. Улсын их хурл хууль зөрчиж зандан шатрыг огцруулсан байна гэж үндсэн хуулийн цэц дүгнээд энэ дотор нь улсын их хурлын даргалагч буюу дэд дарга булган туяа арга зүйн зөвлөмжийг тамгын газраас өгсөн учраас түүний дагуу явсан байна гэж дүгнсэн болвол өнөөдрийн энэ сошиал шуугаад байгаа шиг төрийн эсрэг гэмт хэрэг хийчихлээ. Тийм үү? Эднийг шоронд хуйлдсан байна ч гэдэг юм ийм яриа гарахгүй байхгүй. Тэгэхээр энэ маш их үр дагавартай учраас энэ хүнд өмгөөлөгчөөр хангах өмгөөлөгчийг 2 хоногийн дараа би ирчээд шүү дээ 2 хоног. Өмгөөлөгч үгээ хэлэх боломжуудыг гаргасан бол цэцгийн шийдвэрийн агуулга манай энэ Монгол улсын парламент ёстой харшилахаар ийм шийдвэр гарахгүй байсан гэдэг л. Өчигдөр үндсэн хуулийн цэцгийнхэн ямар мундаг юм бэ? Яасан гоё ярьдаг юм бэ? Ямар үндэслэлтэй юм бэ гэх юм уу? Ийм юм битүү явсан. Би мэдээж дэмжиж байгаа. Зарим зүйл дээр нь би санал нэг байна. Зарим зүйл дээр шинжлэгдэж байна. Онлын маргаан хийдэг шүүхтэр шинжлэгдэж байна. Гэхдээ дахиад хэлье. Ямар ч суур зарчим үндсэн хууль болвол иргэнэ хүнийг төрөөс хамгаалах гэж оршдог байхгүй да зорилго нь. Тэгэхээр өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй учраас хүний эрхийн үндэсний комисс болгон туяа хандаач. Хүний эрхийн үндэсний комисс энэ цэцгийн шийдвэр зөв байна буруу байна гэхгүй яагаад гэвэл иргэний ба улс төрийн эрхийн пакт гэдэг 1966 оны пакт байгаа. Энэ хүний эрхийн иргэний гол эрх байдаг байхгүй. Тэгэхээр энэ эрхийн пактын дагуу энэ хүнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй байна гэдэг шийдвэр гаргав. За хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд юу байдаг вэ гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний өгсөн зөвлөмжийг аливаа албан байгууллага одоо албан тушаалтан түүнийг яах нь хэрэгжүүлэх тэр зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй бол тухайн албан тушаалтыг ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэдээ бүр хууль зүйн хүчин чадалтай зөвлөмж өгөхгүй тэр. Одоо үндсэн хуулийн цэцэд энэ асуудлыг тавиад шийдэх юм бол үндсэн хуулийн цэцээр ямар боломж байна вэ гэхлээр үндсэн хуулийн цэц шинээр илэрсэн нөхцөл байдлыг гэж гарч байгаа шүү дээ. Яаж үзэх вэ гэдгээс шалтгаалаад дахиад үндсэн хуулийн цэцсийн хуралдааныг шийдэх ёстой. Дахиад нэг юм хэлье. Би одоо нэг юм хэлээд байна. Дүгнэлт гарсан, тогтоол гарсан, хэлэлцэхгүй гэж нэг маргаан яваад шүү дээ. Энэ дэр чинь 3 асуудлыг өгсөн байна шүү дээ. 3 асуудлыг өгсөн. Булган туяатай холбогдуулж асуудлууд өгөө. Хоёрдугаарт улсын их хурлын өөрийнх нь үйл ажиллагаатай холбогдуулж 2 объект өгсөн. Түүнийг нэгтгэж нэг шийдснээр энэ маргаан ч гарчаад байгаа. Одоо улсын их хурл хэлцэхгүй. Харамсалтай нь үндсэн хуулийн цэц үүнийг нэгтгэж үзнэ гэдэг байр суурьтай гаргасан. За одоо та нар ийм асууна.
энийг хилцэх юм уу, улсын их хурл хилцэх юм уу, хилцэхгүй юм уу гэж асууна. Мөн үү? Чи маргашгүй эцэн шиг. Яг зөв. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн цэц бол яг ингэж тогтоогдсон учраас энийг яг нь хэлэлцэхгүй. Яагаад гэвэл цэц энэ онцгой бүрийг хэрэгжүүлдэг үндсэн субъект нь учраас энийг дахиж хэлэлцэхгүй. Өөрөө үндсэн хуулийг тайлбарладаг субъект нь багхгүй. Гэхдээ хамгийн гол асуудал юу вэ гэхээр өмгөөлөх хэрэгтэй хүний эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой л юм асуудал шүү дээ. Хуулийн хэм хэмжээний тухайд ярьж үзэх юм бол хууль санаачлагч байгууллагууд ажиллах хэлүүд удаагийн нийтээр биш те хэсэгчлсэн зөрчлүүд бол их байлаа шүү дээ. Энэ зөв бид нар ер нь хууль тогтоогчд нь өөрсдөө хуулиа зөрчиж гэхэд бид нар ямар хэм хэмжээнд итгэх ёстой вэ? Тэгээ чи өөрийнхөө асуултанд хариулчлаа. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай вэ? Тэг би яг чам шиг байр суурьтай. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн цолгон хурлааны болон тоёо дараа үндсэн хууль зөрчсөн нь өгөхгүй явж байна гэдэг дүгнэлт эцэг их юм эрх зүйн боломжтой гэдэг. Би энийг арай хотлаа болов гэж бодоод байна. Айтоми хотлаа болов гэж би бодсон. Гэхдээ айтоми хэлсэн үү? Тэг хэлсэн. Тэгвэл одоо цолмон дарагч миний багш байхгүй надад хичээл цолмон багш цаашдаа битгий тэгэрээ. Ингэж болохгүй шүү. Өөрөөр хэлбэл хөөрхий мөрхий гэсэн гэл нэг тийм пост яваадсэн шүү дээ. Айтомын пост яваас. Тэгж хэлж болохгүй зөвлөх тасалгаанд ортол хараат бусаар дундыг барьсан байр суурнаас хандах шүү дээ. Тэгж бол болохгүй. Энэ бол биднэрт байгаа л одоо цэц маань юм л байна гэсэн үг. Нэг юм таны ярианаас ийм лог гараад байна л да. Булган туяа гэдэг хүн өмгөөлөх хэрэгтэй байсан гэдэг зүйл ярьж тий. Тэгэхээр булган туяа гэдэг хүн үндсэн хууль зөрчсөн гэдэг нь бол та хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Би шал өөр юм яриад шүү дээ. Хэрвээ өмгөөлөгч орсон болвол улсын их хурлын шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байна гэж гараад булган туяа нь хууль зөрчсөн юм уугүй юу? Эсвэл энэ тамгын газрынхан арга зүйн зөвлөмж өгснийхэн дагуу ажилласан юм уугүй юу гэдгийг л тамгын дарга зөв өгсөн үгүй юу гэдгийг тамгын дарга өөрөө хариулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энд өмгөөлүүлэх хэрэг гэдгийг иргэд та нар одоо хаач очиод хэн та нарыг бариад тийм үү өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж болно шүү дээ. Энд чинь өөр үндсэн хуулийн зарчим байхгүй. Одоо тэр зандан шатар нь байвна уу, байхгүй, ерөөс огт хамаа байхгүй. Энд бид нар өмгөөлүүлэх хэргийн тухай ярьж байна. Тийм учраас хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, өмгөөлөгч гэж яагаад хуралд оролцох хэрэгтэй юм бэ гэдгийг нь ойлгуулж энэ асуудал дээр бас дуурмаар санагдав. Хариу тайлбар одоо хүссэн албан Тэрийг би мэдэхгүй байна. Би нөгөө болон тоётой биечилж уулзааг байгаа ч. Одоо тэгээд үндсэн хуулийн цэцэн одоо энгийн иргэнийч биш бүр улсын хурлын дэд даргын үндсэн эрхийг зөрчилчлээ шүү дээ. Одоо тэгээ ер нь яг ямар хуулийн гаргалгаа байгаа. Энэ дээр нь тий Хүний эрхийн үндэсний комисс хандаад Хүний эрхийн үндэсний комисс бол мэдээж ойлгомжтой. Монгол улсын үндсэн хууль заасан үндсэн эрх 66 оны иргэний баавстрын эрх. За тэгээ ер нь гол асуудал бол шударгаар шүүлгэх гэж юм байдаг байхгүй. Шударгаар шүүлгэхийн тулд өмгөөлөгч мэрэгжлийн хүн орох ёстой. процессын үед бол тэгэхээр хэрвээ хуулийн хариуцлага бүлээн гэвэл одоо тусдаа өөр шүүхээр өстой юм шүү. Одоо ингээд энэ хүмүүсийн бичснийг ингээ харахаар чи наад бол төрийн эрх мэдлийг одоо хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг үйлдсэн юм шигээр тэгэхээр харин тэр наадан цааш нь явуулаач гэдэг ирүүжүүлэх гэдэг нь шүү дээ одоо. Ингээ ирүүжүүлэх юм бол энэ хэд чи яаж ажиллая гэх. Одоо энэ бүрэн дээрс дарга юу ажиллаа яаж хийх тийм шүү дээ. Ингэж болохгүй байхгүй. Израилийн парламент Йорданы баруун эргийн эзлэгдсэн хэсгийг нэгтгэх тухай хуулийн төслийг баталжээ. Америк нэгдсэн улсын сангийн яам Оросын албаны улсын Роснефть, Лукойл компаниудыг хоргийн жагсаалтанд нэмсэн байна. Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин номхон далайн эрэг орчимд хар тамхи тээвэрлэж байсан гэх 2 хүлэг рүү гал нээжээ. Лоурийн музейд гарсан хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эргээд студид тавтан морилны үзэгчтэй Тэнгэр телевиз гадаад мэдээ эхлэхэд бэлэн боллоо.
Израилийн парламент Палестины эзлэгдсэн баруун эрэгт Израилийн хуулийг хэрэгжүүлж эхлэх тухай хуулийн төслийг урьдчилсан байдлаар баталжээ. За өөрөөр хэлбэл баруун эрэг дэх Израильд эзлэгдсэн газар нутгийг албан ёсоор Израильд нэгтгэж газар нутгийнхаа нэг хэсэг гэж зарлахаар бэлтгэж байна гэсэн үг. За Кнессет буюу 120 суудал бүхий парламентын санал хураалтад 24 гишүүн эсэргүүцснээс бусдаар олонхын дэмжлэгийг авч энэ төслийг батлах 4 шатны эхний алхам хийгдлээ. За хууль одоо Кнессетийн гадаад бодлого батлан хамгаалалтын хооронд шилжиж дараагийн хилцүүлэгт орно. Израилийн хувьд ийхүү гал зогсоох хэлэлцээрийг зөрчигдөхөд хүргэж болцсошгүй эрсдэлтэй алхам хийж байгаа нь Америк нэгдсэн улсын эрх баригчдын дургуйцлыг хүргэж болцсошгүй юм а. Парламентын санал хураалт нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн засгийн газарт баруун эргийг нэгтгэхийг зөвшөөрөхгүй гэж мэдгдсэний дараахан за мөн Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Венс Израильд айлчилж Газын гал зогсоох хэлэлцээрийг хэвийн үргэлжлүүлэхийг уриалгатай зэрэг зохион байгуулагдсан байгаа юм. Одоогийн байдлаар цагаан ордноос энэ асуудлаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. За Израилийн ерөнхий сайд Беньямин Натаньяху болон түүний удирддаг Ликуд нам энэ хуулийн төслийг эсэргүүцсэн ч сөрөг хүчний гишүүдийн дэмжлэгээр батлагдсан байгаа юм а. Ликудын ихэнх гишүүд санал хураалтанд оролцоогүй ч нэг гишүүн за тодорхойлбол парламентын дараагаас Юли Эдерштейн намынхаа байр суурийн эсрэг шийдвэрлэх санал өгч төслийг батлуулсан байгаа юм а. Ликуд намын удирдлагууд энэ бол сөрөг хүчний зүгээс Америк нэгдсэн улстай тогтоосон харилцааг мань нураах зорилготой өдөөн хадгалах гэж хуулийн төслийг тодорхойлж эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал хоёр улсын шийдэл буюу за Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөн Израильтай зэрэгцэн инх тайван орших шийдлийг бодитоор хэрэгжих боломжийг бүрэн үгүй болгоно гэж нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолд тодорхой заасан байдаг. За тиймдээч хуулийн төсөл парламентаас эхний шатны дэмжлэгээ авсан сургаар Палестины гадаад хэргийн яам, Хамас бүлэглэл, за мөн Катар, Сауди Араб, Йордан зэрэг улсуудын зүгээс ээлж дараалан мэдэгдэл гаргаж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм а. Мөн өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсын зүгээс Абрахамын гэрээнээс үл хамааран Израиль баруун эргийг өөрсөддөө нэгтгэвэл харилцаагаа буцаан таслахад бэлэн гэдгээ хэдийн илэрхийлээд байгаа юм. За одоогоор баруун эрэг болон зүүн Иерусалимд 700 мянга гаруй израильчууд амьдарч байгаа. Олон улсын хуулиар эдгээр суурин бүгд хууль бус гэж тооцогддог. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын шүүх 2024 онд гаргасан шийдвэртээ Израиль Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарч түүний дотор баруун эргийн суурингуудыг нэн даруй буцаан татах ёстой гэж дүгнсэн юм а. За өчигдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын Унгар дахь уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Харин өнөөдөр Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын хоёрч том газрын тосны компаниудад хориг тавьж Оросын холбооны улсын эрх баригчдыг дайныг зогсоох хүсэл зориггүй байна гэж буруутгалаа. Америк нэгдсэн улсын сангийн яамнаас мэдээлснээр Оросын хамгийн том хоёр газрын тосны компани болох Роснефть болон Лукойлыг хоригийн жагсаалтанд нэмсэн байна. За үүнийгээ тэд дайны санхүүжилтийг таслах зорилготой гэж тайлбарласан. За мөн энэ мэтийн сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад Трампын засаг захиргаа Оросын холбооны улсад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэх бодлого руу шилжсэн байж магадгүй байна. Энэ тухайд Трамп Оросын холбооны улсын зүгээс дайныг зогсоох тухайд хангалттай хүчин чармаалт гаргахгүй байгаа тул удаа дараа хойшлуулсан хоригуудаа одооноос хэрэгжүүлж байна гэх тайлбарыг өгсөн байгаа юм. За үүнтэй зэрэгцэн Европын холбооны орнууд Оросын эсрэг 19 дахь багц хоригийг баталж үүнд Оросын шингэрүүлсэн байгалийн хим импортыг хориглох шийдвэр багтсан талаар Европын холбооны энэ удаагийн даргалагч Дани улс мэдэгдлээ. Мөн лав гарагт Швед улс Украины талд Гриппен сүнөөгч онгоц экспортлохоо зарлаж санамж бичигт гарын үсэг зурсан байгаа юм. За үүний өмнө Украины нисгэгчид Шведэд очиж Гриппен онгоцыг хэрхэн жолоодох талаар туршлага судалсан байгаа юм а. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх жилээс эдгээр онгоцыг хүлээн авч ашиглах гэж байгаа талаар мэдээлсэн. За ингэхдээ хамгийн багадаа 100 ширхгийг авах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн Европын холбооны удирдагчид өнөөдөр Украиныг дэмжих 163 тэрбум Америк долларын зээлийн санхүүжилтийг
санхүүжүүлэхийн тулд Оросын цардсан хөрөнгийг ашиглах төлөвлөгөөг хэлсэн. Кремлийн зүгээс энэ санаачлагыг ил тод хулгай гэж нэрлэж хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулж байгаа. Иймэрхүү байдлаар талуудын хоорондох зөрчил нэмэгдэх нь энхийн хилэлцээрийн ирээдүйг бүрхэг болгож болцсошгүй юм. Америк нэгдсэн улсын хувьд энхийн хилэлцээрийг зуучлах хүсэлтэд удаа дараа илэрхийлж энэ чиглэлд тууштай байхаа амлаж байгаа ч шаардлагатай бол дарамт шахалт үзүүлж хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээс хойш суухгүй гэсэн юм байр суурьтай байгаа нь өнөөдрийн хоригоос харагдлаа. Гэхдээ өнгөрсөн 8 дугаар сард Аляскад болсон Трамп Путин нарын уулзалтаас хойш Украины дайныг зогсоох тухай дипломат яриа хэлэлцээ удааширсан ч талууд өнгөрсөн 7 хоногт ярилцаж За энэ оюутлогоо компани төлөөлөл зөвлөн 2011 оны 11-р сарын 11-ний өдрийн тогтоол. За энэ тогтоол бол гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн хяналтыг сайжруулах тухай гэсэн юм тогтоол байна. За энэ тогтоолоор шүү дээ. Оюутлогоо компаниас Эрдэнэс оюутлогоо компанид $20 сая олгосгоо гэсэн юм шийдвэр гаргасан байна. Оюутлогын тулаас. Өөрөөр хэлбэл гадаад Рио Тинтогоос Монголын засгийн газар өөрийнхөө харьяа Эрдэнэс оюутлогоо компани руу $20 сая авсан байна. За би огногийн сараар 21 оны 11 сарын 21 оны 11 сарын 11-ний өдрийн тогтоол байна. За одоо энэ Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл байна. За энэ 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл байна. Өөрөөр саяны оюутлогоо тузын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө $20 сая өгсгөө гэдэг шийдвэрээс нэг өдрийн өмнө энэ мөнгийг юунд зарах вэ гэдэг шийдвэрийг засгийн газар гаргасан. Огноо нь асуудалтай байгааз. Тэнд шийдвэр гараагүй байхад Монголд тэрийг яаж зарах вэ гэдэг шийдвэр. Мөн үү? Тэгэхээр хин нэг амаар тохирцсон байсан байх нь. Гэдэг нь энэгээр огноогоор баригдчихж байгаа байхгүй юу? За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч талдаа үр дүнтэй хилцээр хийхэд шаардлагадах зөвлөх үйлчлэгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс оюутлогоо компани эх оны төсөвт холбогдох санхүүжилтийн их усрыг тооцсон тусгуулах арга хэмжээ авахыг Эрдэнэс оюутлогоо компани гүйцэтгэрэлд чиглүүлэх даалгасан ийм тогтоол гарсан байна. Юу? Протокол тэмдэглэл гарсан байна. За энэ дээр нууцын тэмдэг дартс байгаа. Тийм ээ. Энэ төрийн нууцын дартс биш. Биш үү? Хоомж. Энэ төрийн нууцын дартс биш. За энийг яг юу нотолж байна вэ гэхээр тагнуулын эрхийн газраас 2025 оны 9 сарын 26-ны тэг 02396 тоод засгийн газрын хэлэх газрын тэргүүн дарга мөнх эрдэнэт ирсэн албан бичиг байна. Энэ албан бичигт саяны ярьж байгаа 2025 оны 9 сарын 24-ний дотор ил болгох арга хэмжээ авахыг холбогдох байгууллага албан тушаалтанд даалгасан засгийн газар хуралдааны тэмдэглэл гарсан. За энэ тэмдэглэл нь хаана байна вэ гэхээр юм. Засгийн газрын хуралдааны 25 оны 9-р сарын 24-ний өдрийн 18 дугаар тэмдэглэлээр хууль зөрчин албаны нууцад хамааруулсан. Хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчлэгээний гэрээнүүд тэдгээртэй холбоотой материалыг 25 оны 9-р сарын 24-ний өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг даалгацсан байна. Өөрөөр хэлбэл энэ материалууд 24-ний өдөр ил болцсон нууц биш материалууд гэсэн үг. За хамгийн сонирхолтой засгийн газрын энэ тагнуулын ерөнхий газрын 25 оны 9 сарын 26-ны бичигт одоо энэ бичгийг таах өөртөө татаад ингээд үзэж байна. Энэ ингээд энийг нууцад албаны нууцад хамааруулах мэдээллийн жагсаалт боловсруул тагнуулын байгууллага санал авч баталж байгаагүй бол анханасаа нэр бүхий төрийн өмчт хуулийн этгээд нь нууцын дарцаар тэмдэглэсэн байна. Нууцын дарцаар, албаны нууцын дарцаар. Албаны нууцад хамаарахгүй. Энэ нөгөө дарсан саяны гэрээнүүд чинь албаны нууцад хамаарахгүй. Нууцлсан мэдээлэл хэрэглэж байгаа нь
нууцын зэрэглэлийн дарцыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тэгчид хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ анхнаасаа тагнуулын байгууллагаас энэ нууцын дарцыг дарахтаа зөвшөөрөл аваагүй. Хууль бусаар албаны нууцын дардас дарсан анхнаасаа нууц биш мэдээлэл байна гэдэг тагнуулын байгууллагын дүгнэлт нь. Тэгэхээр саяны ярьж байгаа миний албаны нууцын хамгтаа 21 онд нууцлсан энийг хууль ус гэж тагнуулын байгууллагаас. Энэ нууцын дарц. Тэр одоо ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. За тэгэхээр ер нь юу болсон байна гэдэг нь одоо тодорхой болж байна. 2021 оны 11 сард оюун эрдэнэ засгийн газар Рио Тинто бас $20 сая авах гэрээ хийсэн байна. $20 сая. Үлдсэн нь яасан юм бол 19-ний нотиус дээр явчихсан. Үлдсэн $12 сая. За $20 сая гэрээ хийгээд энийг юунд зарцуулах вэ гэсэн чинь гадаадын хөрөнгө оруулагч талтаа үр дүнтэй хилцээр хийхэд шаардлагадах зөвлөх үйлчлэгээний зардал гэдэг ийм маш ерөнхий юм зарцуулахаар засгийн газар шийдвэрлэж байсан байна. Энэ дардсыг засгийн газар дараагүй. Эрдэнэс оюутлогоо компани албаны нууцыг хамтарсан. Өөрөөр хэлбэл энэ хууль бусаар нууц биш асуудал дээр албаны нууцын дарсан байна гэдэг тагнуулын байгууллага өөрөө тогтоогоод. Энэ нууцын дарц нь хаана хадгалагдیں۔ Энэ компани дээр байгаа шүү дээ. Дарч тийм үү? Тийм. Компани дээр байгаа албаны нууцын хамт дарсан байна гэсэн үг байхгүй юу? Нууцлах ёсгүй, нууц биш асуудал дээр анханасаа. За ингэж байгаад энэ орж ирсэн $20 сая $18 сая зарцуулсан байна. $18 сая миний тухайтад сая 1.9 сая нь бол Их Британи улсад бүртгэлтэй дөнгөж байгуулагдсан 2 хүнтэй гишүүнтэй Монголын саяны хэлсэн энэ Эрдэнэс оюутлогоо хийсэн гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ ажил хийж гүйцэтгээгүй. Тэгээд ерөнхий сайд оюун эрдэнэ номингийн гадаад ажилтнууд Википедиаг янзлсан гэсэн мөн энэ дотор нь тэр саяны ярьж байгаа миний ил болгосон албаны нууцын хамгатай Монгол хаан жүжигийн гадаад сурталчилгаа хийсэн гэсэн тайл ирсэн. Энэ гэрээ байгуулсан компани өөрийнх нь ирүүлсэн тайланд байгаа нууцын хамгатай мэдээллийг миний бие тухайтад ил болгосон гэсэн. За энэтэй холбоотой маш олон асуудлууд шалгадна. Энэ нь ганцхан албан тушаалын албаны бүрэн эрхтээ одоо хэрэгэлсэн асуудал байна уу? Тийм ээ? Мөнгө угаах гэмтэргийн шинжтэй асуудал байна уу? Мөнгө угаах. За мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмтэргийн шинжтэй асуудал байна уу гэдэг олон асуудал